За өдрийн мэндэ. За криптовалютынхаа тухай ерөөсөө ойрдоо бичээгөө. За одоо ямар асуудлууд гарч ийнэгүүд өнөөдөр ямар ч хэсэн криптовалютын биржийн тухай хүмүүст анхааруулж хэлэх нэг юмнууд байна. За эхнийх нь одоо яг өнөөдрийн байдлаар өнөөдөр чи юу гэсэн үг юм те 25 оны 11 сарын 21-ний байдлаар Аз хүүцийн граф, аз шунлын маань график бүр доошоо явцсан байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө худалдаа авалтууд хүмүүс хийдэг тийм ээ. Би түрүүнд энэ аз шунлын график гэж юу гэсэн үг байдгүй гэд. Тэгэхээр бүгдөө эрсдэлтэйг мэдгийг харж байгаа тийм ээ. Дөнгөж саяхан л одоо биткойн 124 мөрөв хүрж исэн юм чинь гів гинтг 83 хурц унж яана гэдэг чинь одоо 120 хэд дээр авсан хүмүүс зархаас зарч чадахгүй яачих ватсан та гэсэн үг. Тэгэхээр эрсдэл нь бол эндээ оршиж байгаа. За зөвхөн олон жил криптовалютыг сонирхож байгаа хүмүүс бол энэ графикыг харж агаад одоо нөгөө нэг зарим койнуудыг би жоохон нэмж авах нь байна гэд ингээд бас нэг жоохон юу гаргаж ирэх нь өөртөө төлөлгөө гаргаж ирэх нь шүү дээ. Энэ улаан шугам руу орсон тохиолдолд хүмүүс жоохон худалдаж авах үйл ажиллагаа хийдэг. Ногоон шугам руу ирсэн үед хүмүүс зарж эхэлдэг тийм ээ. Тэгэхээр цаашаага мэдээжин хэрэг тэд хөрн эд хөрн гэсэн юмыг бол би зөвлөж өгч чадахгүй. Ер нь бол графикаа хараад явж хахад нэг иймэрхүү байдалтай байна. За ерөнхийдөө бол 83,000 хүрнэ гээл тэгжсэн өнөөдрийн байдлыг хүрсэн байна. Тийм учраас энэ дээр жоохон бодолтой цаашаа яваарай. Би дараагийн юугаар 12 сарын ихээр нөгөө нэг жилийнхаа худалдан авалтын тухай энд ярина. За дараагийнх нь энэ Payer гэдэг биржийг манай монголчууд нэг хэрэгэлдэггүй гэхдээ хэрэгэлдэг хүмүүс байдаг. За энэ маань өнөөдрөөс эхлээд 22-ноос биш маргааш нэг өдрөөс ээ нүү 22-ноос эхлээд Оросд амьдардаг буюу Европын холбоонд амьдардаг хүмүүст одоо ажиллахгүй болж байгаа. Тэгэхээр би түрүүн групптэй энийг юу яатсан ба анхааруулсан байгаа тий. Тэгэхээр энэ одоо юутай холбоотой гэхээр мэдээж хэрэг одоо Европын холбооны 19-р багц хоригт Оросд тавьсан 19-р багц хоригт криптовалютын биржүүд, криптовалютын бизнесүүд орсон ба. Тэгэхээр энэ дээр жоохон юу гэж анхааруулах гэдэг нь үг гэвэл нэгэнтээ криптовалюттай холбоотой юмнууд одоо бирж болон бусад одоо төсөл бас бусад одоо ажлууд хоригт орчихтон зэрэг монголчуудад тэгвэл яаж нөлөөлөх үг вэ? Манай монгол хүмүүс Оросын холбооны улстай холбоотой янз бүрийн одоо төслүүдэд их оролцдог. Тэгэхээр маш их боломжтой байхгүй бол тий хоригт орцсон энэ тохиолдолд одоо тэр биржээс Оросын холбооны бирж дээр ажилладаг бол тэндээсээ мөнгө гаргах боломж айгүй бага болж магадгүй шүү гэсэн ийм анхааруулга өгч байна. Тэгэхээр Payer дээр хэрвээ миний юунуудыг постыг уншаагүй хүмүүсээ л энэ дээрээ янз бүрийн одоо доллар ч юм уу USD-тэй рубль ч юм уу байгаа бол бусад биржүүд рүү татаж гаргаж авах хэрэгтэй баха. За дараагийнх нь бас нэг Bybit.com за бас Монголд ажиллаж байгаа хүмүүст энэ хамааралгүй юм шиг санагдах байх. Гэхдээ манайхан маш их олноороо Европын холбооны улсуудад ажиллаж байгаа. Тэгэхээр Bybit.com маань 100%-анда 7 сараас эхлээд энэ Bybit EU гэсэн Европын платформ руу шилжиж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэвэл нөгөө нэг Bybit чинь одоо Binance тэр Европын холбоотой яг Европын холбооны хууль дүрмээр тохирсон юм шиг байгаа. Bybit чинь болохоор яг одоо тэр Европын холбооны хууль дүрмээр зохицолдоогүй байсан. Тэгээ дараа нь айгүй удаан хугацааг ирээ хилцээ хийгээд сая 7 сараас одоо албан ёсоор зохицолдоод тэгээд юу нь Европын холбооны улсад одоо өөрийнхөө платформыг нээсэн. Тэгээд энэ Bybit.com-ыг дээр ажиллаж байгаа хүмүүсийн дээд тал дээр нь ингэж гарч ирээд байгаа. Та одоо жишээлбэл энэ дээр манайхан бас нэг том алдаа хийдэг тий. Нөгөө нэг юу гаргацдаг штеп. Манайхан чи VPN ашигладаг хүмүүс байдаг.
Тэгэхээр VPN дээрийн одоо жишээл Европын холбооныг тавьсан байх юм бол та нарт байнгын та Европын холбооны IP адресаар ажиллаж байна. Тийм учраас удахгүй энэ одоо Bybit.com-оос бид нэр евро руу бүрэн шилжиж дууснаа. Тэгээд одоо танд нэгдэхгүй байх магадaltaй шүү гэсэн юм бичиг гарч ирээд байна. Тэгэхээр энэ дээр юу гэж би та нарт анхааруулах гэж байна үгүй л энэ дээр ажилладаг байсан. Тэгээд одоо Европын холбоон дээр амьдарч байгаа хүмүүс, холбоонд амьдарч байгаа хүмүүс цугуухандаа ерөнхийдөө жоохон хурдтайгаар энд байгаа койнуудаа энэ еврогоо еврогээ шилжүүлэх нэ. Гэхдээ нэг юм жоохон одоо юу гэдэг вүлээ нэг хүн чанаргүй юм гаргасан гэсэн үг. Яг нэг талаар нөгөө талаар одоо яг хэвдээ энэ маань команд нь өөр хүмүүс, нөгөөх нь команд нь өөр хүмүүс. Нэг ясандаа Bybit л нэртэй болохоос биш, хоёулаа одоо хоёр өөр биерж болчиход байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл одоо миний Bybit.com дээр ашиглаж исэн рефералууд, миний Bybit.com дээр ашиглаж исэн банкны одоо энэ Bybit-ийн карт, бонуснууд бүх юмнууд ингээд байхгүй болчихж байгаа. Туйлын харамсал байна. Тэгэхээр нэг өсөндөө би Bybit EU гэдэг бирж дээр ерөөсөө цоошин юута рефералны линктэйгээр бүх юм маань E0-оос эхэлж байгаа гэсэн. Яг миний хувьд буюу одоо энэ бусад хүмүүсийн хувьд бол маш их одоо хог хөрөлтөө. Ялангуяа миний одоо хамгийн харамсаж байгаа юм гэвэл миний рефералууд Bybit дээр байгаа миний рефералууд дээр нь миний одоо реферал янз бүрийн уралдаанд тэмцээ ингээд янз бүрийн уралдааны одоо бонус хурааж исэн бүх бонуснууд миний Bybit-ийн өөрийн одоо нөгөө нэг карт банкны карт бүгд энэ дээр ингээд хэрэггүй болчихж байгаа. Тэгэхээр хувь хүнд бол амар одоо юу гэдэг харамсмаар гэвч одоо яг ихтэй нөгөө хуулийн л дагахаас өөр бид нар хаашаач болчих харахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо хуулийн дагаад явж байна. За энэ ингээд биржүүд дээр. Гэхдээ ерөнхийдөө ямар ч би нөгөө нэг та нарт хэлдэг штэ тий. Өндөгнүүдээ нэг сагсанд хурааж болохгүй шүү л гэдэг чинь одоо ингээл 1-2-1-2-оор одоо дохио өгөөл байгаа гэсэн. Ягаад гэвэл надад Payer дээр байдаг байсан, Bybit.com дээр байдаг байсан. За Binance гээд ингээд өөр цаашаа. Тэгэхээр чинь одоо миний ажиллаж байгаа криптовалютын биржээс 2 бирж бол одоо ингээд надаас гараа явчихж байгаа гэсэн. Тэгээ би энэ дээрээс ямар нэг юм мэдхгүй явж байгаад хаалгасан бол одоо аль алин дээрээс нь койн алдах ийм боломжтой болсон гэсэн. Тэгэхээр ямар ч байсан ер нь криптовалютын одоо энэ одоо криптовалютад ажиллаж байгаа хүмүүс бол заавалчгүй ямар нэгэн одоо мэдээллийг олж уншиж явах хэрэгтэй. Хэрвээ та нар мэдээллийн одоо нөгөө мэдээлэлтэй ойр байна гэхчээр мэдээлэл сайн унших юм бол одоо ийм янз бүрийн бирж хаагдах, бирж өөртөө шигээ шилжих ямар нэгэн асуудал дээр бол өртөхгүй гэсэн. За одоо энэ 19 дугаар хоригтой холбоотой өөр ямар одоо асуудлууд гарч байгааг мэдэхгүй. Яагаад гэвэл би 4 жилийн өмнөөс болох нь тий. Ерөөсөө бүхэл Оростой холбоотой бүх одоо проектууд төслүүдээс гарсан бүх өдөөс нь одоо өрөг бүлээснүүдийг аваад ингээд дуусгасан байна. Тэгтээ зэрэг ерөнхийдөө энэ Payer гэдэг төрөвч бол юун дээр гол төлөв ажиллаж исэн гэвэл нөгөө нэг бидний coin цуглуулдаг юм уу эсвэл нэг доллар цуглуулад байдаг сайтуудад айгүйх нөлөөлнө. Ягаад гэвэл би Payer гэдэг төрөвчнээс одоо энэ биржээс тэр биржүүд рүү хөрөнгө оруулалт мөнгө хийдэг байсан. Одоо тэр маань бас ингээд нам зогсчихж байгаа гэсэн. За тэгэхээр хэрвээ энэ талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй хүмүүс байвал яах нь вэ? Одоо эндээс ингээд мэдээлэл авах юм. За энэ Bybit UA бас нэг жоохон юмнууд нь бэлэн биш байгаа. Жишээлбэл энэ Bybit.com-ийн лаунч пул нь Европын холбоонд ажиллахаа болцсон байсан. За одоо энэ дээр болохтой зэрэг лаунч пул нь байгаа боловч одоо ингээд харагдах нь бол ингэ байж байгаа. Гэвч ерөөсө ганцхан удаа лаунч пул байсан. Энэ 8 сард өөр ерөөсө байгаагүй. Нэгдүгээр их одоо асуудалтай юм. Хоёрдугаар асуудалтай юм нь эднийх USDT-г ерөнхийдөө
айгүйх шахаж байгаа гэвэл одоо ойр болох бах тий. USDC-гэр энэ USDC-гэр гол төлөв. Гэхдээ энэ дээр USDT байв нү гэвэл байгаа. Гэхдээ ихэнх проектууд нь энэ дээр бүр байх шиг байгаа мó. За би хараад тий. BTC USDT энэ чинь. Энэ дээр ингээд байгаа харагдаж байгаа боловч тэгээ энд ингээ арилжаа энэ төр хийж болоод байгаа боловч ямар нэгэн одоо юунд өөр нь хийх лаунж пулд оролцох тэгээ иймэрхүү юмнуудад дандаа USDC гэд харагдаад байгаа. Тэгээ энэ дээр одоо жишээлбэл одоо энэ пул нь USDC MT пултэй. Тэгэхээр явантаа бол энд нэг их тийм USDT одоо юугүй юм шиг байгаа юм. За ботыг хэдүүлээ хараа тий. За спот. За ингээл ботно гэхдээ future spot ерөөсөй байхгүй юм байна. Сайн юм байна харин. Ялангуяа шинэ оролцож байгаа хүмүүс. За жишээлбэл USDC байна уу хараад хэдүүлээ. BTC USDT энэ байхгүй байх жишээ. Тийм бааз. Тэгэхээр Европын холбооны энэ юун дээр ажиллах чаа хүмүүс бол одоо жишээлбэл амьдардаг ийм хүмүүс энэ платформ дээр орж ирж байгаа бол ерөнхийдөө USDT-гээс салахаас аргагүй ерөнхийдөө USDC болгосон дээр. Гэхдээ USDT хоёрын USDT хоёрын ялгаа бол нэг их байхгүй шүү дээ тий. Адилхан л хоёулаа stable coin. За дараагийн нэг энэ Bybit-ийн Европын платформ дээр нэг юм анхаарна гэвэл нөгөө татварын албаны. За Европын холбооч нь татварын одоо нэлээд чанга тий сул энэ тэнэгээр гүйж ерөөсө болохгүй. Гэхдээ би нэг юм сонссон гэвэл хэрвээ та Европын холбооны улсын банкны картаас за жишээлбэл $200 одоо долларыг Bybit-ийн энэ бирж руу оруулаад coin аваад дараа нь зараад 220-ыг ч юм уу 230-ыг ч юм уу буцаа гаргаад авлаа гэхэд тэр $20-30 чинь болохоор одоо нөгөө нэг ашиг гэж үздэг. Яагаад гэвэл та 200 оруулаад 220-ыг татна гэдэг чинь та ашигтай ажилласан байна гэд тэр ашигтай ажилласнаас татвар төлдөг ийм хуультай. Гэхдээ улс орон болгонд өөр Германд өөр, Польшид өөр, Латв, Литвд өөр, одоо өөр юу гэдгийг Францад, Шведэд өөр гэд. Тэгэхээр тухайн орныхоо энэ платформ руу ирж байгаа бол тухайн орныхоо татварын одоо яг энэ криптовалютын зах зээл дээр яаж татвар тооцдгийг олж унших хэрэгтэй. Гэхдээ төрүүчийн энэ татвар бол ерөнхийдөө бараг нэг их улс орнуудад гачихгүй болов гэж бодож байна. За эндээс нэг сайн тал нь мэдээж хэрэг өөрийнхөө Европын холбооны улсын карт руу мөнгө төгрөгөө гаргаж авч болно. Гэхдээ бас нөгөө нэг сарын лимиттэй. Сарын лимит нь бас нөгөө улс орныхоо амьдралын амжиргааны төвшингөөс болон зарим оронд одоо юу гэдэг нь $30,000 ч гэдэг юм уу, зарим оронд $5,000, $3,000 ч гэдэг юм уу тийм байгаа. Тэгэхээр тухайн хүмүүс өөрсдийнхөө улс орны хууль дүрмийг сайн уншаарай. За ингээд өнөөдөртөө криптовалютын биржтэй холбоотой ямар нэгэн одоо өөрчлөлт юу байна уу гэдэг дээр би энэ тухай яриад өгчлөө. Тэгээд өөрсдөө та нар энэ Addis шунлынхаа графикийг сайн хараарай. За нэгдүгээрт жишээлбэл эрсдэлтэй гэдгийг би байнга хэлдэг те. Эрсдэлтэй шүү гэд. За тэгвэл биткойныг одоо 120 байхад нь 110 байхад нь авсан хүмүүс бол харин одоо энэ уналтан дээр нэмж авч дундаж үнэ гаргах боломж ерөнхийдөө гарч ийн гэсэн. Гэхдээ байгаа мөнгөөрөө л 83,000 дээр авчаарай гэж би ерөөсө хизээ зөөвөлдөггүй. Яагаад гэвэл хүн заавалчгүй одоо 83 дээр $10, 82 дээр $10 гэд ингээд доошоо авах юм бол 10, 20, $20 аваад авах юм бол бүр л нөгөө үнний уналт маань одоо яах нь дундчлах нь сайн болно гэсэн. Тэгэхээр манайхны нэг актер аюултай алддаг юм бол сандраад бүгдийг ерөөсө 100% зарчдаг. Эсвэл баярлангуудаа байгаа мөнгөндөө 100% авчдаг.
Тэгэнгүүт чинь 83-аас доош ороод ирэх юм бол бид нар дахиад одоо нөгөө бага үнэн дээр авч чаддаггүй. Тэгэл дараагийнхаа мөнгийг хайж эхэлдэг те. Энэ бол айгүй буруу тактик, буруу стратеги. Тийм учраас уналт болгон дээр яах нь вэ? Уналт болгон дээр жоохон авч ээж төрүүчийнхаа үнэтэй авсан үеийнхаа үнийг дундчилж болно. За бүгдэнтэй амжилт баяртай.